Сайн байна бүгдээрээ энэ удаад сурагч 45 дугаар утсан дээр байгаа хэрэглэхээ буюу геометрийн төрсүүдийг ашиглан мод навч шувуу зөвгийн өөр ясныхээ зэргийг зурх байгаа. Үүнийг тулд эхлээд бүгдээрээ навч зурч туршиж үзье. За навч зурхтаа бид нар энэ хар ногоон өнгө сонгоод өнгөө илүү гүн болгохын тулд муур гэсэн хэсгээр зараад тэгээс хар ногоон өнгөийг сонгоно гэсэн. За дараагаар нь бид нар tools гэсэн хэсгээс line curve гэсэн хэрэгслээ ашиглана. За энд үүсэж байгаа цэгүүд дээрээ дараад би төрсөө хэлбэржүүлээд явна гэсэн үг. За энэс өмнө анхаарах биднэрт нэг зөвлөл юу байна вэ гэхээр background дээрээ зурж болох уу гэдэг бас анхаарах хэрэгтэй. Яагаад гэхээр бид нар background дээрээ зурчаад тухайн зураг алхахад цаалын хэсгэр нь тунгалаг болчдөг учраас бид нар background дээр зурхгүй. Бид нар заавал эдний layer гэсэн командаар давхарга нэмээд зураад явна гэсэн үг дээр. За юу зурж байгаа вэ гэдгээр нэр өгөөд явна. Тухайн давхарган дээр очоод маусны дээр хоёр дараад ингэж нэр өгөөд бичнэ гэсэн. За одоо бүгдээрээ ингэж навчаа зураад хэлцгээе. За тухайн шулууна зураад буюу хэлбэржүүлээд би бэлэн болсон бол заавал маусны дараад идэвхгүй болгоод явна шүү. За бид нар навчаа ботхтаа илүү цайвар ногоон өнгөийг сонгоод навчаа ботно. За энд бид нар навч буюу энэ line curve гэсэн хэрэгслийг ашиглахдаа бид нар тухайн brush-ныхаа өргөнийг 4 гэсэн өргөдөөгөөр зурхаарай. Навчныхаа ишийг бүгдээрээ зуръя. Бид нар ботхтаа мөн цайвар ногоон өнгөийг ашиглаад бодоод. За ингээд навчаа зурчлаа. Бүгдээрээ навч зурсныхаа дараагаар одоо навчаа эргүүл хийж үзье. Энд бол бид нар image цэсний flip командыг ашиглана. За энэ болохоор болоо тэнхлэхийн дагуу эргүүлэх команд байна. За энэ болохоор хөвдөө тэнхлэхийн дагуу эргүүлэх гэсэн сонголтууд байгаа. За бид нар тухайн зургаа ингэж эргүүлж болохоос гадна бид нар бас rectangle select гэсэн хэрэгслээр тухайн зургаа идэвхжүүлээд за энэ move select pixel гэсэн сонголт буюу хэрэгслийг сонгоод за энэ дээд болон нэрэн дараад бас ингэж хазаалт морилдуудыг бас бид нар хийж болдог байгаа. За ингэж бид нэр эргүүлэг хийж болно гэсэн. За тэгвэл эндээс гадна бас бид нар навч гэсэн зурсан зүйлээ duplicate layer гэсэн дээр дараад хоёрт болгоод хувилчиж болно гэсэн. За мөн дээд болон нэрэн дараад бид нар хэмжээг жижигрүүлж болно. За бас ингэж эргүүлж болно гэсэн шүү. За гэх мэтээр бид нэр ингэж нэг навч зурчаад тухайн навчаа зохиомжлоод явж болно гэсэн эргүүлэг хийгээд за ингээд том жижиг навчийг ингэж хийж болно гэсэн. За одоо бүгдээрээ шинэ хуудас нэгээд өөрсдөө геометрийн дүрс ашиглаад тухайн зургаа зурж үзээрэй. Бид нэр геометрийн дүрс ашиглаад юу зурх вэ гэхээр мод навч шувуу зөвгийн өөр ясмэлхий гэсэн эдгээрийг ашиглаад зохиомжлоно. За энд цаасны хэмжээ өөрчлөхдөө бид нар image цэсний canvas size гэсэн командыг ашигладаг байгаа. Та нар зураг зурхтаа за 1000-ыг харсан 600 гэсэн хэмжээтэйгээр resolution буюу цаасны тухайн
хуудасны нягтлаа 300-аар өгөөд 6 тавиарай. Хүүтэнд нь амжилт хүсье. Хэрэглэхүйгээ уншаад 6 зураад багш руугаа илгээгээрэй.